Сайн байна уу? Ирцаа сугийн заяа мэдчилж байна. Та бүхэнтэйгээ уулзаад маш их баяртай байна. За өнөөдрийн сэдэв нь болохоор эд баялгийг дуудах угаалгын өрөө гэсэн сэдвтэй. Угаалгын өрөө, нойлын өрөө гэдэг нь маш одоо чухал орон зай байдаг юм байна. За ингээд фэншүүгээс суралцсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцъя. Угаалгын өрөөнд олон зүйл хадгалдаг. Гэрийнхээ угаалгын өрөө эсвэл жорлонд янз бүрийн эд зүйлсийг байрлуулах нь таны эрүүл мэнд, санхүүгийн байдалд ихээхэн нөлөөлнө. Фэншүүгийн үүднээс авч үзвэл угаалгын өрөө нь эд баялаг, эрүүл мэндийг зохицуулах маш чухал газар юм а. Аливаа зүйлсийг хаана байрлуулж байгаагаас шалтгаалж өөртөө болон гэр орондоо эерэг энерги татах эсвэл сөрөг энерги хүлээн авах боломжтой. Энэ бичлэгээр баялагийг татах угаалгын өрөөний фэншүүгийн нууцын талаар хуваалцах болно. Бичлэгийг үзэхээс өмнө subscribe болон лайк даруул амьдралд хэрэгтэй бас сонирхолтой мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах болно. Ариун цэврийн өрөө, угаалгын өрөө нь бидний өдөр тутмын амьдрал зайлшгүй шаардлагатай орон зай бөгөөд фэншүүгийн хувьд ч онцгой утга учиртай газар юм а. Энэ бол ус уурсдаг орон зай бөгөөд ялангуяа эд баялагтай нэгт холбоотой. Угаалгын өрөөнд урсаж буй ус жигд цэвэрхэн байвал гэрийн аз хямрал жигдэрч ус нь зогсон гацсан үед гэрийн аз нь зогсон байдалд ордог. Тиймээс угаалгын өрөөнд усаа сайн урсгах нь гэртээ аз авчрах эхний алхам гэж хэлж болно. Хэрэв энэ орон зайг цэвэр байлгахгүй бол сөрөг энерги хоримтлагдаж таны санхүү, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Угаалгын өрөө нь зөвхөн биеэ цэвэрлэдэг газар биш, мөн сэтгэл санаагаа тайвшруулж, шинэ эрч хүч авдаг орон зай юм а. Гэвч бидний анзаардаггүй жижиг зүйлс энэхүү эерэг энергийг хааж, сөрөг энерги хоримтлагдахад хүргэдэг. Хамтдаа угаалгын өрөөгөө илүү тайван эрч хүчээр дүүрэн орон зай болгоцгоё. Эд баялагийг дуудах угаалгын өрөө 1. Амьд ургамлаас татгалзах. Ургамал нь амьд өсөн дэгжиж буй энергийг бэлэгддэг тул гэрт эерэг энергийг авчирдаг гэж бид ихэвчлэн боддог. Гэхдээ угаалгын өрөөний хувьд ургамлын талаар арай өөрөөр бодох хэрэгтэй. Учир нь угаалгын өрөөний чийгшил ихтэй нарны гэрэл бага ордог орчин ургамлын хувьд тийм ч таатай биш юм. Хэрэв та угаалгын өрөөнд ургамал байрлуулахыг хүсвэл нарны гэрэл шууд тусдаггүй чийг багтаа газрыг сонгоорой. Мөн ургамлаа тогтмол усалж, арчилж хит их ургасан тохиолдолд тайрч байх нь чухал. Гэхдээ ургамлын үнцийн үр нөлөө нь гэрийнхээ гэрэл гэгээтэй эерэг энергитэй газар байрлуулбал илүү үр дүнтэй байдаг гэдгийг санаарай. Учир нь ургамал өөрөө цэвэр ариун энерги бэлэгдэг боловч угаалгын өрөөний онцгойр шалтгаалan тэрхүү энергийг бүрэн дүрэн хадгалж чаддаггүй. Тиймээс угаалгын өрөөний энергийг цэвэршүүлэхийг хүсвэл ургамлаас илүү өөр аргуудыг сонгох нь зүйтэй. Эд баялагийг дуудах угаалгын өрөө 2. Жазтай зурагнаас татгалзах. Фэншүүд сайн зургийн жаз байрлуулах нь сайхан энерги авчирдаг гэдгийг та мэдэх байхаа. Гэхдээ угаалгын өрөөнд зураг үлгэх нь тийм ч зөв сонголт биш ээ. Учир нь угаалгын өрөөний чийгшил нь зургийг гэмтээж өнгө алдуулж болзошгүй. Мөн угаалгын өрөөний орон зай хязгаарлагдмал томгүй байдаг тул зураг үлгэх нь орон зайг улам бүр давчуу харагдуулж мэднэ. Үүний оронд угаалгын өрөөгөө цэвэр цэмцгэр эмх зэгстэй байлгахад анхаарлаа хандуулаарай. Цэвэрхэн хуурай орчин өөрөө эерэг энерги татдаг бөгөөд энэ нь ямар ч зургийг өлгөхөөс илүү чухал юм а. Хэрэв та угаалгын өрөөндөө өнгө нэмхийг хүсвэл өнгөлөг алчуур зэргийг ашиглаж болно. Эдгээр нь зургийг бодвол чийг нь тэсвэртэй байдаг бөгөөд орон зайгч богдуулахгүй. Эд баялагийг дуудах угаалгын өрөө 3. Шүдний сойц тавихаас татгалзах. Шүдний сойц нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бөгөөд эрүүл ахуйг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бид шүдний сойцоо хэрхэн хадгаж байгаагаа хангалттай анхаардаг болов уу? Ялангуяа угаалгын өрөөнд шүдний сойцыг буруу хадгалах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм а. Жорлонгийн ус гойжуулах бүрд агаарт олон тооны нянз цацагдаж эргэн тойрны эд зүйлсээр буудаг. Хэрэв та шүдний сойцоо ил задгаар хадгалдаг бол эдгээр нянгаар бохирдох магадлал өндөр байдаг. Тиймээс шүдний сойцоо нянгаас хамгаалахын тулд аль болох битүү савнд хадгалах хэрэгтэй. Мөн шүдний сойцоо тогтмол сольж ариутгаж байх нь чухлаа. Шүдний сойцыг 3-4 сар тутамд сольж байхыг шүдний эмч нар зөвлөдөг. Хэрэв та өвдсөн бол эдгэрсний дараа шүдний сойцоо солих хэрэгтэй. Шүдний сойцоо зөв хадгалж тогтмол сольсноор амны хөндийн эрүүл мэндийг хамгаалж нянгийн халдвараас сэргийлээрэй. Эд баялагийг дуудах угаалгын өрөө 4. Бүдэг гэрлээс татгалзах. Гэрэл гэгээ нь фэншүүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэрэл нь орон зай гэрэлтүүлээ зогсохгүй. Эерэг энергийг татаж, сөрөг энергийг зайлуулдаг. Тиймээс гэрийнхээ тодорхой хэсгийг сайн гэрэлтүүлж, харанхуй булан үсгээс зайлсхийх нь чухал юм а.
Угаалгын өрөөний хувьд ч гэрэлтүүлэг маш чухлаа. Гэрэл муутай угаалгын өрөө нь сөрөг энергийг хоримтлуулж сэтгэл санааг тавгуйтуулдаг. Тиймээс угаалгын өрөөндөө хангалттай гэрэлтүүлэг суйрлуулж аль болох тод гэрэл ашиглаарай. Хэрэв таны угаалгын өрөөний чийдэн эвдэрсэн бол аль болох хурдан солих хэрэгтэй. Эвдэрсэн чийдэн муу энерги бэлэгдэг бөгөөд энэ нь таны эрүүл мэнд сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэрэл гэвэл бидний амьдралд маш чухал бөгөөд эерэг энергийг татаж сэтгэл санааг сэргээдэг. Тиймээс гэр орноо гэрэлтүүлж эрүүл аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээрэй. Эд баялаг дууд угаалгын өрөө 5. Том хогийн сав тавихаас татгалзах. Хогийн сав нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг боловч фэншүүгийн үднээс авч үзвэл тийм ч таатай зүйл биш юм аа. Учир нь хогийн савнд хуримтлагдсан хог хаягдал нь сөрөг энергийг ялгаруулж гэрийн энергийг бохирдуулдаг. Хэдийгээр бид хогийн савыг бүгэн арилгаж чадахгүй ч гэсэн фэншүүгийн зарчмуудыг баримталж сөрөг нөлөөллийг нь бууруулах боломжтой. Нэгдүгээрт хогийн саваа аль болох үл анзаарагдан газар байрлуулах хэрэгтэй. Жишээлбэл угаалгын өрөөний шүүгэн дотор эсвэл угаалтурын дор байрлуулж болно. Хоёрдугаарт хогийн саваа тогтмол цэвэрлэж хоосож байх хэрэгтэй. Хогийн савнд хог удаан байх тусам сөрөг энерги хоримтлагдаж гэрийн энергийг бохирдуулдаг. Гуравдугаарт хогийн сав худалдаж авахдаа анхааралтай хандах хэрэгтэй. Аль болох битүүмжлэл сайтай таглаатай хогийн сав сонгох нь зүйтэй. Эд баялаг дуудах угаалгын өрөө 6. Ном тавихаас татгалзах. Ном бол мэдлэгийн их уурхай бидний үнэнч нөхөр билээ. Гэвч угаалгын өрөөнд ном хадгалах нь тийм ч зөв сонголт биш юм аа. Учир нь угаалгын өрөөний чигшил номыг гэмтээж хуудсыг нь долгионтуулж бэхийг нь хөгцрүүлдэг. Мөн угаалгын өрөөнд ном унших нь тийм ч тохиромжтой биш ээ. Учир нь угаалгын өрөөнд бид ихэвчлэн яар сандарсан үедээ ордог бөгөөд энэ нь номонд төвлөрч уншихад саад болдог. Хэрэв та угаалгын өрөөнд ном хадгалах зайлшгүй шаардлагатай бол аль болох чиг багтай агаар жуул сайтай газрыг сонгоорой. Жишээлбэл угаалгын өрөөний тавир дээр эсвэл шүүгэнд хадгалж болно. Гэхдээ хамгийн зөв шийдэл бол угаалгын өрөөнд ном хадгалахаас аль болох зайлсхийх явдал юм аа. Эд баялаг дуудах угаалгын өрөө 7. Үнэртүүлэгч тавих. Сайхан үнэр нь бидний сэтгэл санааг сэргээж тайвшруулдаг. Тиймээс бид гэр орноо сайхан үнэртэй байлгахыг хичээдэг. Сүүлийн үед диффьюзер нь гэрийг сайхан үнэртүүлэх хамгийн түгээмэл хэрэгсэл болсон. Гэвч диффьюзер нь зөвхөн сайхан үнэрт түгээгээ зогсохгүй. Агаарт химийн бодис ялгаруулдаг гэдгийг мартаж болохгүй. Эдгээр химийн бодис нь зарим хүмүүс харшил үүсгэх, толгоо өвдөх, амьсгалын замын өвчин, сэтрэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс диффьюзер хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Аль болох байгалийн гаралтай, химийн бодис багтай диффьюзер сонгох нь зүйтэй. Диффьюзерыг удаан хугацаагаар асаалтаа байлгахаас зайлсхийж, өрөөндөө агааржуулалт хийж байх хэрэгтэй. Хэрэв та диффьюзер хэрэглэхээс татгалзаж байгаа бол гэрийг сайхан үнэртэй байлгах өөр олон аргууд байдаг. Жишээлбэл байгалийн эфирийн тос ашиглаж болно. Эсвэл гэртээ шинэхэн цэцэг тарьж тэдний анхлын үнэрийг мэдэрч болно. Эд баялаг дуудах угаалгын өрөө 8. Давс тавих. Давс нь эртээр үеэс муу энергийг зайлуулж хамгаалалт бий болгодог гэж үздэг. Зарим соёлд давсыг гэрийн үүдэнд цацаж муу энергийг холдуулдаг уламжлалтай байдаг. Давсны савыг угаалгын өрөөнд байрлуулах нь муу энергийг зайлуулж орон зайг цэвэршүүлдэг гэж үздэг. Давс нь агаардаг чигийг өөртөө татаж хөвц мөөгөнцөр үүсгээс сэргийлдэг. Мөн давс нь сөрөг ионуудыг ялгаруулж агаарыг цэвэршүүлдэг гэж үздэг. Хэрэв та угаалгын өрөөндөө давсны сав байрлуулахаар шийдсэн бол гоёмсог савнд хийж угаалтур эсвэл тавир дээр байрлуулж болно. Давсыг 2-3 сар тутам сольж байх хэрэгтэй. Гэхдээ давсны сав нь зөвхөн уламжлалт зан үйл бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдаагүй гэдгийг санах нь чухал юм аа. Угаалгын өрөөгөө эерэг энергиээр дүүргэцгээе. Угаалгын өрөөгөө цэвэр цэнцгээр эмгэсгээ байлгах нь зөвхөн гоод зүйн хувьд ч биш. Мөн сэтгэл санааны хувьд ч чухал ач холбогдолтой. Цэвэрхэн эмгэсгтэй орчин бидний сэтгэлийг тайвшруулж эерэг энергийг бэлэгддэг. Харин эсвэргээр замбраагүй бохир орчин бидний сэтгэлийг тавгуйтуулж сөрөг энергийг хоримтлуулдаг. Тиймээс угаалгын өрөөгөө тогтмол цэвэрлэж эмгэсгтэй байлгахад цаг зав гаргаарай. Энэ таны сэтгэл санааг сэргээж эрч хүчийг бэлэглэх болно. Угаалгын өрөөгөө зөвхөн биеийг цэвэрлэдэг газар биш, мөн сэтгэл санаагаа тайвшруулж шинэ эрч хүч авдаг орон зай болгоорой. За ингээд дууслаа. Хэрэв танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд, сонсоосоо гэж хүссэн бүхэл хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү?
Баярлалаа.